За нэгдүгээрт засгийн бажимал хайлах боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1.1 тэрбум доллар гэж танилцуулж байна. Техник эдийн засгийн үндэслэлд тодтгол хийгдэггүй санагдах юм. Одоо байгаа тэзүүгээр бол 800 орчим сая $8 санхүүжилт байх ёстой. Энэ яг өөрчлөгдсөн юм бэ? Хоёрдугаарт энэ санхүүжилтийг ямар зарчмаар шийдэх гэж явж байгаа юм? Бид нэр зарчим тохирч байна гэдэг нь ямар зарчмаар шийдэх гэж байгаа юм? Ер нь энэ төсөл дээр уул уурхай яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэт үйлдвэр ямар чивүү өрхтөд оролцоод байгаа юм? Хин юу хариуцах гэдэг юм бэ? Бүх юм бэлэн болцсон төсөл өнөөдрийг хүртэл санхүүжилтийн асуудлыг хэн юу хариуцахаас хамаарат ажлаа эхлүүлж чадахгүй гэж би харж байгаа. Энэ дэр тодорхой хариулт өгч нэг. Хоёрдугаарт 14 мега төслийн ерөнхий мэдээллүүд өгөгдөж байна. Эдгээр төслүүдийг хөрөнгө оруулалтын өргөжийн хувьд эренбэлж хийсэн санхүү эдийн засгийн тооцоол байна уу? За 3-дугаарт миний хувьд энэ value exchange-ийг энэ хөрөнгөний солилцооны асуудлыг бол олон улсад хэрэгждэг зарчмынхаа дагуу би дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдөр та бүхний ярьж байгаагаар сайдын бас ингээ хариултанд хэлж байгаагаар орон сууцны төсөв санхүүжүүлэх юм шиг юм ярьж байна. Би зөв ойлгов уу эсвэл буруу ойлгож байна? Value exchange дээр эдийн засгийн хөгжлийн яам ямар бодлого барьж байгаа юм бэ? Хэрхэн яа санхүүжилтийн тогтолцоог үүсгэнэ гэж бодож байгаа вэ? Төлөвлөж байгаа вэ? За би өнөөдөр бас Банк орны дарга Ганбаатар даргатаас талархлаа илэрхийлмээр байна. Би 3 сарын 18-ны өдөр эдийн засгийн хөгжлийн сайдад хандаж, тэргуун шадар сайдад хандаж, танаа ямар албан бичиг явуулсан. 14 мега төслийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл, эдийн засгийн холбогдох тооцоо судалгааг явуулаач хүсэлтэд гаргасан. Бичгийн хариу ирээгүй. Сарын хугацаанд та нар хариух ёстой. 4 сарын 17-ны өдөр би өөрийнхөө одоо нэртэй улсын хурлын гишүүн болон шуудангийн хаягдсан шүү дээ. Шуудангийн хаяг дотроос ямар ч гарын үсэггүй, ямар ч албан бичиггүй хэдэн удаа цаас олсон. Яам руу ярьсан, ажлын албаны зүгээс сайдын туслах руу хэн хизээ явуулсан мэддэхгүй алга болсон. Би бичгийнхаа хариуг нэгсэн. Надад хариу өгөөгүй. Тэм учраас би Банк орны даргад хүсэл тавьсан юм аа. Банк орон дээр энэ мэдээллийг сонсомоор байна гэж. Энэ ажлууд гэрчимжүүл ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай байна гэж нэгэд нэмээд авч тарах. 1 минутыг сонгож өгье. Тэгээ өнөөдөр Банк орны дарга маань 4 сарын 10-ны өдөр санал хүсэлт явуулаад 21-ний өдөр энэ албан бичгийн хариу Банк орон дээр иржээ. За надад 4 сарын 17-ны өдөр гэсэн хаягдсан албан бичгийг би 4 сарын 23-ны өдөр Улсын хурлын хамгаалалт газрын бичиг хэрэгээр хүлээж авсан бүртгэлтэй хариуг хүлээж авсан. Банкын оронд хариу явуулах болохоор ирдэг юм байна. Цаашдаа хэдүүлээ ямар зарчмаар ажиллах юм бэ? Улсын хурлын гишүүний тавьсан одоо санал мэдээлэл хүссэн энэ албан бичгийн хариуг эдийн засгийн хөгжлийн яам ямар ч үсэн хэрэгжүүлэхгүй юм байна. Банкын ороогоо дамжиж харьцаж явах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? Энэ дэр тодорхой хариу өгөөч. Улсын хурлын гишүүн эдийн засгийн хөгжлийн яамнаас материал авах хэрэгтэй юу, эрхгүй юу? За Дорцонгийн өрөөний гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн яамны зүгээс 2 номерын микрофон дээр протокол бичиж байгаа учраас нэр бас албан тушаалаа хэлнэ. 2 номерын микрофоныг нээж өгье. Эдийн засгийн хөгжлийн яам Эрдэнэт нэгдүгээр асуулт нь засгийн үйлдвэрийн үн нөртөг өөрчлөгдсөн үү гэд. Бид нар одоо яг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө 2026-г засгаар батлуулаад улсын хурлд өргөн барьж байгаа. Энэ дээр биднэрт байгаа тоо нь бол нийт зохицуулбараар 1.1. Биднэрт одоо төлөвлөгдөө явж байгаа нь бол нийт 2.5 их найд 2026 онд 501
732 сая буюу 500 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөө явж байгаа юм байна. Яг ажил чигүүргийн хүрээнд бол аж үйлдвэр эрс соёлын яам хариулах байх. Гишүүний асуусан алтан бичигт бол манайхаас хариу өгсөн юм байна. Өгөхдөө жоохон техникийн алдаа гарсан юм байна. Тэрэнд хүлчил үзье. Хэрвээ тэрэн дээр нэмж танд асуухаар тайлбар байгаа бол бид 2 хоногийн дотор материалаа сайжруулад өгье. Value exchange-ийн хувьд бол одоогоор ер нь хэд хэдэн саналууд яригдж байгаа. Энэ value exchange яг энэ одоогийн бид нэр ялангуяа баялагын сан арвижуулах цогц төлөвлөгөөний хүрээнд орж ирнэ гэж бодож байгаа. Яг одоогоор value exchange дээр хийгдсэн ажил бол яг бидний авсан мэдээллийн хүрээнд бол байхгүй байна. Value exchange ер нь байх ёстой гэдэг байр суурь байгаа. Тэрийгээ бид юу гэж томьёолж явж байгаа вэхээр эрдэс баялагын баялагын сан арвижуулах хүрээнд энэ эрдэс баялагын салбар бол энэ чиглэлээр нэгдсэн цогц арга хэмжээ хийн гэж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдаа явж байгаа. Жилдэр юм хариулах уу те? За 5 номерт хариулна. Төслийн өрөөгөөжийн талаар бас тодорхой хэлж өгөн шүү. Дараа нь буяагийн тулг гишүүн хариулт өгнө. За 5 номерын микрофоныг нээж өгье. Сухад аж үйлдвэр эрдэс баялагын яамны аж үйлдвэрийн бодлогын газрын дарга. За жисийн менежмент хайлуулах боловсруулах үйлдвэрийн хувьд бол 2022 онд батлуулсан техник эдийн засгийн үндэслэлээр $762 сая хэвээрээ байгаа. За удахгүй техник эдийн засгийн үндэслэлийн тодтол орж ирнэ. За энэ маань нөгөө хүүхийн хүчдийг саармжуулах, хүүхийн хийгээ саармжуулах, элементийн хөгөр болох туршилтынхаа ажилтай холбоотой болон бусад асуудлаараа ингээд тодтоод удахгүй бас яам дээр хэлцнэ. За нийт тэр 1.1 тэрбум доллар гэдэг нь нийт нөгөө үйлдвэр технологийн паркийнхаа хүрээнд дагаж баригдах үйлдвэрүүдтэйг ингээм хамтдагж оруулсан дүнгээр оруулсан байна. За одоо бол Монгол Улсын засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийг тушгилсан. За буяагийн тулг сайд хариулъя. За тэгээ өрөөнд ягшины асуултан дээр энэ баялагын солилцоон дээр тавчхан хариулт өгчээ. Энэ баялагын солилцоон дээр хуулийн төсөл улсын хурал руу засгийн газраас өргөн барьж байгаа. Гол концепц нь бол түрүү яригдсан одоо зүүн босоо тэнхлэгийн төмөр зам. За магадгүй одоо Улаанбаатар хотын тойрог зам гэсэн том нийгмийн одоо ач холбогдолтой энэ төслүүд дээр төлбөрийн одоо баталгаа гэдэг юм уу төлбөрийн одоо хэлбэрээрээ одоо олон улсад хэрэглэгддэг энэ баялагын солилцооны зарчмыг оруулж ирэй гэж байгаа. Засгийн газраас төслүүдэд ирэмблээд улсын хурал дээр орж ир шийтгэр байгаа. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар нөгөө өмнө аль нэг одоо компани захирлын ширээн дээр одоо зургаддаг байсан юм үйл явдал болохгүй. Аливаа баялагын солилцоогоор явах төслүүд бол засгийн газар ирэмлэгдээд их хурал дээр батлагддаг энэ зарчмаар явъя гэсэн хуулийн концепц орж ирж байгаа. Энэ бол ганцхан одоо юу гэдгийг Эрдэнэс таван толгой дээр бас ярих асуудал биш. Дөрөв ганц хүмүүс хэлсэн бүх төрлийн ордууд дээр одоо тухайн бүс нутагта одоо үр ашигтай ийм төслүүдийг бас санхүүжүүлэх ийм одоо төлбөр. Ойлголоо. За ажлын хэсгийнхэнд болон нийт гишүүдийн анхааралд хэлэхэд ер нь гишүүний асуултанд хугацаанд хариулт өгөхгүй бол бүрэн дүүрэн үнэн зөв хариулт өгөхгүй бол ард түмэндээ мэдээлэл өгөх үүрэг буюу ажиллаа хийхэд нь садаа болж үндсэн хуулийн цэцэд шууд очтын шүү. Би ч одоо хэд удаа хэдэн сайдыг үндсэн хуулийн цэцэд өгчөөсөн. 30 хоног 14 хоног гэдэг хуулийн заасан хугацаанд өгөхгүй бол энэ үндсэн хуулийн цэцсийн асуудал болж хувирдэ шүү. Бас гишүүд болон энэ ажлын хэсгийнхэн бас онцгой анхаарч энэ дээр хариуцлагатай байгаарай. Ард түмний мэдэх эрхэнд халдаж болохгүй бид. За ингээд зарим асуултанд маш гоомоо хариулсан учраас өрөөндөө гишүүнийг тодруулж 1 минут асууна. Тэгэхээр дарга нөө хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг Хөрөнгө оруулалтын өгөөжийг хариул да. За 2 номерын микрофон дээр. Эдийн засгийн яам Эрдэнэт засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 24-өөс 28 онд бид нэлээд олон төсөл арга хэмжээнүүдийг улсын хурлаар баталж өгсөн. За үүн дотор 149 төсөл арга хэмжээг бүр тодорхой бид авч үзээд 149 дотор энэ 14 мега төсөл явж байгаа.
149 төслийн эдийн засгийн, нийгмийн, байгууллага орчны болон олон талаас нь үр өгөөж тооцоолуудыг бид хийгээд явж байна. Яг эцлээд яг ирэмбэн бүр яг одоо төгс төгөлдөр хөлбөрлөө чамжаагүй. Ягаад тэгэхээр нэлээд загварчлууд хийх, бидний бас нэлээд тооцоолыг олон талаас нь харах, бас олон улсад хүлээн бидний одоо амлсан SDG нөгөөд доктортой хөгжлийн зорилтууд болон LTLS тэр хүлэмжийн хийнтер гээд энэ талаас нь бодох гээд хугацаа жоохон орж байгаа. Яг одоогийн төвшөнд ирэмбэлцсэн явж байгаа ажлынхаа За өрнөтийн өгшөнд тодруулъя. За нэгдүгээр хайлах үйлдвэр дээр үйлдвэр технологийн парк дээр 1.1 гэдэг нь л та. 800 сая доллар хайлах үйлдвэрийнх нь бол 300 сая доллар юун дээр тавиад байгаа юм бэ? Тэрийг тодорхой болгож өгч нэг. Хоёрдугаарт Эрдэнэт эдийн засгийн хөгжлийн яам гэдэг та яг ямар ажил хариуцдаг вэ? Энэ хайлах үйлдвэрийн төсөл дээр хэн юу хариуцах юм бэ? Нэг тодорхой гаргаж өгч. Би асуултаа дахиад тавья. Эрдэнэс Монгол юу хариуцах юм? Уул уурхай аж үйлдвэр одоо уул уурхай эрдэс байдлын яам юу хариуцах юм? Эрдэнэт үйлдвэр юу хариуцах юм? Өнөөдөр хамгийн одоо нөхцөл боломжинд бүрдсэн байгаа төсөл өөрөө юм шүү дээ. Тэгээ юунаар гацаад байгаа юм? Санхүүжилтийн асуудлыг шийдэхэд гацаад байгаа. Бид санхүүжилтийн зарчмыг ярьж гинэ л гэдэг. Хин хаана юу яриад хин хариуцаад явсан бэ? Хин юу хариуцах ёстой юм бэ? Энийг тодорхой болгож өгөөч. За 5 номерын микрофонд хариулт өгье. Сохот аж үйлдвэр эзэс Бельгиам. За манай яамны хувьд бол энэ мега төслүүдийг бодлогын хэмжээнд дэмжих ёстой. Хууль эрхтийн хүрээнд. За Эрдэнэс Монгол компани охин компани болох Эрдэнэс үйлдвэр технологийн парк одоо яригдж байгаа төрийн өмчийн 6 үйлдвэр технологийн паркийг хэрэгжүүлж үйлдвэр байгуулах чиг үүрэгтэй ийм компани байгаа. За энэ компанийн хүний нөөцийг бүрдүүлэхэд яамны зүгээс ямар нэгэн чиг удирдлагаар хангадаггүй, бас хүн томилдоггүй. Түрүүн бас өмнө асуулт гарсан учраас давхар хариулаад хэлчихье гэж бодож байна. Юуны төсөл вэ? Зөрөө. Эдийн засгийн хөгжлийн яамны танилцуулгуудаар байгаа шүү. За 300 сая долларын төсөл тэр талаар дэлгэрэнгүй тайлбарлаарай. Нэгдүгээр номерын микрофонд хариулт өгье. За Эрдэнэс УДП компани гаавыг өрөөнд төвийн гишүүний асуултанд хариулъя. За үндсэндээ Эрдэнэс боловсруулах цогцлборын нийт хөрөнгө оруулалт 1.1 тэрбум, түрүү хэлсэн сайруулах үйлдвэрлэл доллар, үн дээр нэгдээд нурал дуусах буюу одоо SXEW гэсэн үйлдвэр байгаа. Мөн молибдены боловсруулах үйлдвэр, за Эрдэнэт машин цогцлбор, за мөн кабель утасны үйлдвэр гэсэн төслүүд байгаа. Эдгээрээс жишээ нь бол эсэлцэн өдрийн одоо кататын төсөл үйлдвэрлэх нурал дуусах үйлдвэрийн хөрөнгө оруулалт бол 60 сая, за молибдены боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 40 сая доллар. За гэх мэтгээ бусад дэд үсттэйг нийлээд үндсэндээ 101.1 тэрбум гэсэн ийм тоо гарч байгаа.